За тэгэхээр энэ новшийн төргүүдийг ба штэ. Жинхэнэ амар өмхийрцэн санаатай, амар муу санаатай гэдгийг мэддэг хүмүүс нь мэддэг байхгүй. Мэдээд хэлгээд төргүүд амар өмхий санаатай, муу санаатай, өмхийрцэн санаатай гэж мэддэг хүмүүс нь хэлдэг байхгүй. Мэддгүүнүүд нь эдгээр чинь ингээд тийм өнгөцгөн муу зан чанараар амар сайн далдаж нууж чаддаг байхгүй. Одоо жишээ нь тэр муу санаатгийнх нь жишээ нэг илэрлэл нь ийм байв та зүгээр хаанаас ч би зүгээр захаас нь ингээд дурдъя гэхэд өөрсдөө штэ хүүхдүүд нь амар боловсралтай сургууль мургуулж яваад ингээд боловсралтай яваад байдаг байхгүй. А тэгтэл энд байдаг одоо энэ Курд тэр нөгөө юу сэр мэр тэдний хүүхдүүд нь ямар ч сургууль соёл байхгүй. Тэднийг бүр багаас ингээд сургуульд явах боломжгүй болтол нөгөө амьдрал нь ингээд дороотхоор одоо аав ээжүүд нь ингээд хүүхдүүдээр ажил хийгээд эхэлдэг юм байл да. Ажил нь амьдрал ахын дороотоод эхлэхээр тэгээд энэ Курд сэр мэр энд байдаг хүмүүсийн хүүхдүүд нь бүр багаас бараг 5-6 настайгаас эхлээд ажил хийгээд эхэлчихдэг. За 5-6 цаашаа зүгээр 6-7-оос эхлээд тэгээд тэд нар нөгөө хар нялхаасаа багасаа ингээд ямар ч боловсрол мэдлэггүй ингээд тийм бүдүүлэг болоод өсчихөж байгаа байхгүй. А тэгэл гол эдгээр өөрсдөө штэ хүүхд сургуульд явахгүй гэх юм бол бөө юм болно. Бараг байраараа нийлж хагаад тэдний хүүхд сургуульд явахгүй тэрийг сургуульд явуулах хэрэгтэй мэрхтэй гэдэг. Зэвүү штэ бүр тэгэж амар сургуульд явуулдаг байхгүй. Тэгээ энэ эдгээр хүүхдүүд нь сургуульд яваад амар боловсралтай болоод эхэлнэ штэ. А нөгөө хэд нь боловсралгүй ингээд тэнэг хэвээрээ үлдэн гут энд чинь цаана нь маш том асуудал явж байгаа байхгүй. Гэхдээ адаглаад эдгэр чинь байна штэ. Тэр нөгөө боловсралгүй юмнуудыг чинь ингээд хараад дооглоо багтааваа хангаад тэгээ нэг ядарсан юмнууд хараад ингээд өөрсдийгөө сайн сайхныг ингээд мэдрээд тэгж тэрэндээ жоох нэг багтаж баясдаг юм уу та.